Өнөөдрийн бичлэг дээр тархиа өөрчлөж амьдралаа өөрчлөх гэсэн энэ номын тухай ярилцах болно. Энэ ном 3 бүлэгтэй юм билээ. Нэгдүгээр хэсэг нь болохоор өөрийгөө шинжлэх ухаан, хоёрдугаар хэсэг нь тарих болон тархиа нэрх үе, гуравдугаар хэсэг нь шинэ хувь тавилан руугаа тэмүүлэх үү гэсэн 3 хэсэгтэй ном. Тэгээ маш сонирхолтой ном байсан учраас 3 хэсгийг нь гуруулын тус нь бичлэг болгон оруулъя гэж бодож байгаа. Тэгэд өнөөдрийн бичлэг дээр болохоор нэгдүгээр хэсэг буюу өөрийгөө шинжлэх ухаан гэсэн бүлгийн тухай хэдүүл ярилцъя. За нэгдүгээр хэсгийн гол санаа болохоор Квант хүн буюу та бол Квант хүн юм а гэсэн хэсэг нь болохоор гол санаа байгаа. Тэгээд Квант хүн гэж юу хэлээд байгаа юм бэ гэсэн чинь бид нэр ингээд таныг юу бүрдүүлж байна гэж асуух юм бол бид нэр хүнийг юу бүрдүүлж байгаа юм бэ? Гар хөл энэ би эргэтэн бүрдүүлж байгаа гэж боддөө шүү дээ, тий. Тэгсэн чинь энэ Квант хүн гэдэг тодорхойлолтоор нь харах юм бол хүнийг юу бүрдүүлж байгаа гэсэн чинь бидний нүдэнд харагдаад гарт баригдаад байгаа энэ бие маань болохоор бидний бүрдүүлж байгаа зүйлийн ердөө 0,1000 ч юм уу 0,10,000 ч юм уу 0,0 1% л эзэлдэг гинэ. Бидний махан бие маань ердөө тийм бага л хувийг эзэлдэг. Бидний бүрдүүлж байгаа зүйлсээс. Тэгвэл тэр 90,10,000,999 гэдэг байгаа хувь нь юу юм бэ гэсэн чинь болохоор тэр нь болохоор энерги юм гинэ. Бид нэ тэгэл өөрийгөө бүрдүүлж байгаа зүйлийг ердөө юм махан бие л гэж бодоодсэн чинь энэ махан биеийн тийм бага хувийг эзлээд ер нь бол бүгдээрээ энерги юм байна. За гэхдээ энэ номыг бол одоо тархины шинжлэх ухааны доктор юу хичээлээд амар ингээл уншинтай ер нь эрдэмтэн хүн бичсэн байгаа байхгүй юу. За гэхдээ бид нар бол тийм тарих судлаач ч юм уу эрдэмтэн хүн биш шүү дээ, тий. Тэгэхээр тэгвэл энэ дээр хэлээд байгаа зүйл нь яг бидний хувийн амьдралд яг бодит амьдрал дээр биднэрт ер нь ямар ач холбогдолтой юм бэ? Бид нар үнэхээр тэр бидний бүрдүүлж байгаа зүйлийн 99 одоо цэг 999 гэдэг нь энерги юм байна. Тэгснээр бид нар болохоор 0 цэг 1 ингээд бидний махан бие юм байна. Энэ нь тэгээд биднэрт ямар ач холбогдолтой юм бэ? Яг бид нар зөвхөн өдөр тутмын ажиллаа гэдээ амьдраад явахад биднэрт ямар ач холбогдолтой юм бэ гэсэн чинь энэний гол санаа нь болохоор та Квант хүн гэдэг нь юу вэ гэхээр та бол бүтээгч юм аа. Та өөрийнхөө бодол болон мэдрэмжээрээ дамжуулаад бодит байдлыг бий болгодог. Та бол бүтээгч. Ямар нэгэн зүйлийг та бодоход, ямар нэгэн зүйлийг мэдрэхэд тэр чинь дандаа энерги ялгаруулж байдаг. Тэгээд тэр энерги нь давтамжтайгаар олон удаа нэг төрлийн энерги олон удаа ялгарх юм бол бодит байдлыг бий болгодог. Та бол бүтээгч гэдэг нь болохоор энэ Квант хүн гэдгийн гол санаа. За тэгвэл бид нэр ингээ бүтээгч юм байна. Бодлороо бодит амьдралаа бүтээд юм байна. Тэгэхдээ бид нэр одоо яг ингэ орчин тойрноо харсан чинь би яг ийм орчин тойрон ийм нөхцөл байдал ч юм уу ийм би хаа энийг бүтээе гэж бодож байгаагүй шүү дээ. Өөр зүйлийг бодож байсан шүү дээ. Энээс илүү сайхан зүйлийг бодож байсан шүү гэсэн бодол төрж магадгүй. За гэхдээ энэ дээр болохоор хүн болвол бодол болон мэдрэмжээрээ дамжуулаад юмыг бүтээдэг. Хүн болвол бүтээгч. За гэхдээ хүн бодол мэдрэмжээрээ дамжуулаад юмыг бүтээдэг ч гэсэн биднийг юу бодож, юу мэдрэх вэ гэдэгт энэ хүрээлэн буй орчин болон бие мах бод, цаг хугацаа гэсэн энэ гурван зүйл бидний бодол байнга нөлөөлж яадаг гинэ. За тэгэхээр бодоод үзэх юм бол бид ингээд төрөхдөө бид бүтээгчээр төрчихсөн. Бид юу бодно, юуг мэдэрнэ, тэр зүйл нь бидний бодит байдалтай гарч ирэхээр бүтээгдчихсэн бид тийм агуу энерги юм байна л да. Тэгтэл бид баг бахта төрөнгүүтээ бид ингээд шуудлаг ингээд одоо би ийм хүн болно, ийм орчинд амьдрна гэж бодохгүй шүү дээ, тий. Бид хаана төрсөн тэр газар, тэр орчин, тэр цаг хугацаа, тэр бие мах бодийнхоо нөлөөний дотор л бодож эхэлдэг юм байна л да. Тэгэхээр бид хаана төрсөн бэ? Тэр төрсөн газар, тэр төрсөн орчинтойгоо тааруулж бодож эхлэн. Тэгж бодож эхлэнгүүт тэр бодлынхын дагуу бидний бодит байдал үүснэ. Тэгэл бид хүүхэд байхаас ахвал яг өссөн орчин, хажууд манд байгаа ойр хавьд байгаа хүмүүсийнхаа дагуу бодоол мэдрээл өөрийнхөө бодит байдлыг өсгөөл ирсэн. Тэгж жагаад том болоод гинт ухамсартай хүн болоод ингээд би чинь өгөх юм билээ. Энэ амьдрал чинь юу вэ гэж бодоод эхэлсэн чинь бид яг өөрийнхөө төрж өссөн орчинтойгоо адилхан болчихсон байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бүлгийн яг гол санаа нь болохоор та бол бүтээгч. Та юу бодно, юу мэдрэн тэр бүх зүйлсээ та бүтээж чаднаа. Гэхдээ та одоо энэ таны байгаа орчин гэдэг бол та үнэхээр ингээл би өөрөө бүтээгч гэдгээ мэдээс танаатаагаар зориудаагаар хүсэж байгаа зүйлээ бодоод энэ орчныг бүтээч гэсэн юм биш. Та өөрөө тэр төрж өссөн хүрээлэн буй орчин, бие мах бод, цаг хугацаа гэсэн зүйлсүүдийнхаа нөлөөнд доор бодсоор агаад яг та ямар газар өссөн тэрнтэйг адилхан орчин бүтээч гэсэн байна. Тэгээд та одоо энэ орчин ч юм уу энэ байгаа байдлаа хэрвээ өөрчлөхийг хүсэж байгаа бол шинэ хүнийг бүтээж, шинэ амьдралыг бүтээхийг хүсэж байгаа бол та бодол болон одоо мэдрэмжээ өөрчлөх хэрэгтэй. Ягаад гэвэл та бол бүтээгчтэй, тий? Та өөрөө бүтээн. Юугаар бүтээх вэ гэсэн чинь бодол болон мэдрэмжээрээ бүтээн. Тэгэхээр тэр бүтээгээд байгаа зүйлээ өөрчлөхгүй бол үр дүнгийг өөрчлөх боломжгүй шүү дээ, тий? Бодол нь бодит байдлаа бэлээ олж байгаа юм бол тэр бодол болон мэдрэмжээ өөрчилж ээж бодит амьдрал өөрчлөгдөнө гэсэн үг тийм ээ. За гэхдээ түрүүний хэлсэнчлэн бидний бодол болохоор энэ хүрээлэн буй орчин, бие мах бод, цаг хугацаа гэсэн энэ зүйлсийнхаа нөлөөнд ор байдаг. Тэгээд бид нэр одоо энэ номыг унших хүртлээр ч юм уу тий өнгөрсөн хугацаанд 20 жил, 30 жил, 40 жилийн турш бид нэр хүрээлэн буй орчиндөө тааруулаад бодож сэтгэж ирсэн учраас бидний бодол бол одоо тэр өнгөрсөн амьдралдаа гацчихсан байгаа. Мэдрэмж маань ч гэсэн тэнцэнэ гацчихсан.
хүн бол зуршлын амтан гэдэг чинь тий. Тэгэхээр бид нэр болохоор ингэж бодсоороогаад ингэж мэдэрсээр ягаад гацчихсан. Өдөр болгон өглөө босвол бид нэр шин зүйл бодноо, шин зүйл мэдэрнэ гэдгүү. Яг л өнгөрсөн хугацаанд юу бодож ирсэн, юу мэдэрч ирсэн тэрийгээ л давтаад идэг. Тэгэхээр энэ бидний бодит байдал өөрчлөгдөв биш. Угийн л нэг хэв амьдрал маань бүр томрол, бүр гүн гүнзгий болоо л энэ гэсэн үг тий. Тэгэхээр энэ номын угаасаа гарчиг нь болохоор тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэж орчуулсан боловч яг англи яг их хувийн орчуулга нь болохоор юу юм бэлээ? Таныг бүрдүүлж буй дадал зуршлыг эвд. Таныг бүрдүүлж буй, таныг бий болгож байгаа дадал зуршлыг эвд. Тэгээд тэр бүрдүүлээд байгаа дадал зуршил нь юу юм бэ гэхээр бодол болон мэдрэмж. Тэгэхээр таныг бүрдүүлээд байгаа тэр бүр зуршил болчихсон бодол мэдрэмж. Мөнхийн л нэг зүйлийн тухай боддог, нэг зүйлийг мэдэрдэг тэр бодол мэдрэмжээ эвд. Тэгжиж одоо шин зүйлийг бүтээнэ гэсэн юм байлээ. Тэгээд яг их хувийнхан гарчиг нь болохоор таныг бүрдүүлж буй дадал зуршлыг эвд гэсэн гарчигтай ном байлээ. За тэгвэл энэ бүр дадал болоод бидний бие махбод энэ бүр цусны шингэчихсэн энэ бодлын зуршил тий бодлын зуршил гэх юм уу бодож ирсэн энэ бодол мэдэрч ирсэн энэ мэдрэмжээс 20 30 40 жил нэг янзаар бодоод нэг янзаар мэдрээд ирсэн шүү дээ тий. Тэгэхээр энийг тэгвэл яаж өөрчлөх вэ гэдгсэн чинь үнийг өөрчлөхийн тулд хоёр зүйлийг бүр маш сайн тархиндаа шингээж өгөх хэрэгтэй юм шиг байгаа. Нэгдүгээр нь болохоор та бол бүтээгч, би бол бүтээгч. Би бодол болон мэдрэмжээрээ дамжуулаад бодит байдлаа бий болгох чадвартай, би бол маш хүчтэй энерги, би бол бүтээгч гэдэг ихлэ хүлээн зөвшөөрнө. Бүтээгч гэдэг хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр би өөрөө урд нь бол ингэж янз бүрээр бодож ирсэн, янз бүрээр мэдэрч байсан ч гэсэн одоо цоо шинээр би бодох чадвартай, мөн цоо шинээр мэдрэх чадвартай, би өөрөө өөрийгөө удирдах чадвартай, би бол бүтээгч гэдэг хүлээн зөвшөөрнө. Хоёр дахь нь болохоор одоо миний толгойн дотор бодогдож байгаа бодол, тэр мэдрэмж болвол би өөрөөс ингэж жинхнээсээ яг тийм хүн болохоор эсвэл би яг жинхнээсээ яг одоо жинхнээсээ тэгж бодоод жинхнээсээ тэгж мэдэрч байгаа учраас би ингэж бодож ингэж мэдэрч байгаа гэсэн үг биш. Таны одоо мэдэрч байгаа мэдрэмж, таны одоо бодож байгаа бодол бол ерөөсөө таны өнгөрсөн хугацаанд таны хүрээлж исэн хүрээлэл болон таны бие махбод цаг хугацааны үр дүн юм аа. Тэгэхээр одоо ингээд танд ямар нэгэн бодол төрч юм уу, ямар нэгэн мэдрэмж төрөх юм бол тэр ингээд шууд автаж болохгүй. Тэр нь зүгээр өнгөрсөн хугацаанд таны хүрээлж исэн хүрээлэнгийн үр дүн учраас хэрэв одоо таны толгойд ингээл амьдрал бол новшгсан бодол төрлөө гэж бодоход энэ бол зүгээр л миний өнгөрсөн хугацаанд би ингэж энэ янзаар бодож ирсэн учраас зуршлын дагуу төрж байгаа бодол юм аа. Муухай мэдрэмж төрөх юм бол энэ бол би өнгөрсөн хугацаанд жоохон муухай мэдрэмжийг бүр бидээ дасал болтол муухай бодож муухай мэдэрч ирсэн учраас одоо надад муухай мэдрэмж төрөх юм бол энэ бол ердөө өнгөрсөн хугацааны миний муухай мэдрэмжийн зүгээр л зуршил маань гарч ирж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр хоёр зүйл нь болохоор би бол бүтээгч. Би одоо шинээр бодож чадна, шинээр мэдэрч чадна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хоёр дахь нь болохоор одоо гинт надад төрөөд байгаа бодол мэдрэмж бол ерөнхийдөө өнгөрсний зүгээр л үр дүн. Өнгөрсөн хугацаанд би ингэж бодож байсан болохоор өнгөрсөн хугацаанд би ингэж мэдэрдэг байсан болохоор энэ бодол, энэ мэдрэмж төрж байна. Тэр бодол мэдрэмжээ яг өөрийгөө гэж шууд бодчихгүй. Энэ бол зүгээр л өнгөрсний маань тэр дадал зуршлын маань үр дүн. Энийгээ тэгээ би нэгтгэх нь болохоор бүтээгч учраас энийгээ би өөрчилж шинээр бодож болно гэсэн энэ хоёр зүйлийг ихлэ хүлээн зөвшөөрчих юм бол энэ номны аргашаа гарч байгаа тэр одоо өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэсэн тасгал сургалтыг хийн. Энэ хоёрыг хэрэг хүлээн зөвшөөрөх бол хойдлохын тасгал сургалт нь ямар ч үр дүнгүй шүү дээ тий. Хүлээн зөвшөөрөх байгаа юм чинь тэрийг нь угаасаа хийх үү гэсэн үг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх юм бол артлынхаа тасгал сургалт илүү үр дүнтэй болно гэсэн үг. За тэгэхээр нэгтгэх нь бол би бол квант хүн буюу би бол энерги буюу би бол бодол болон мэдрэмжээрээ дамжуулаад бодит байдлаа бүтээх чадвартай би бол бүтээгч юм а гэдгийг хүлээн зөвшөөрчлөө. За гэхдээ миний одоо бодоод байгаа энэ бодол болон мэдрэмж бол өнгөрсний зүгээр дадал зуршил болчихсон тэр өнгөрсөн амьдралын маань үр дүн би бол одоо л ингээ яг чихнээсээ санаатаагаар зориудаар хүсэж байгаа зүйлийг бодоод байгаа биш. Би зүгээр л өнгөрсөн хугацаанд юу бодож ирсэн тэрнийхээ дагуу бодож байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчлөө. За тэгвэл үүнийхээ дараа яах ёстой вэ гэсэн чинь маш амархан. Үүнийхээ дараа тэгвэл одоо би бол бүтээгч гэдэг хүлээн зөвшөөрчлөө шүү дээ тий. Би бол бодол болон мэдрэмжээрээ дамжуулаад цоошин зүйлийг бүтээх чадвартай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчлөө. Тэгвэл одоо яах вэ? Мэдээж юу хүсэж байгаа юм бэ? Тэр зүйлийг тодорхой болох хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Та тодорхой яг ямар хүн болохыг хүсэж байна, ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна, тэрийгэ тодорхой болгоно. Тэгээд тэрийг ингээд давтамжтайгаар бодно шүү дээ тий. Ойлгомжтой та бүтээгч гэдэг хүлээн зөвшөөрсөн юм чинь юу бүтээхийг хүсэж байна. Тэгээд тэрийг бүтээн. Тэгээд та юугаар бүтээдэг вүлээ? Квант физикийн онолоор бол та бодлоор болон мэдрэмжээрээ ямыг бүтээдэг. Тэгвэл юу бүтэхийг хүсэж байгаа гэдгээ тодорхой болгосныхаа дараа тэр зүйлийгээ бодоод мэдрээд тах юм бол тэр нь бодит байдал болно гэдэг нь яг энэ квант физикийн одоо гол мессеж шүү дээ тий. Гэхдээ ингээд сонсоод ах юм бол энэ ч угсаал тэгээд нөгөө 70 дахь умсрын номон дээр ярьдаг зүйлтэй адилхан юм биш үү? 70 дахь умсрын зүйл номон дээр чинь л ер нь сайхан зүйл бод тэгвэл таны амьдрал бэлхий болно, бодол бэлхий болно гэдэг штэ. Тэгэд энэ чи ер нь тэрний тухай яриад байгаа юм шүү. Тэрнээс
тэрнээс одоо өөр ялгарх зүйл нь юу юм бэ гэсэн чинь энэ ном дээр болохоор эн чинь одоо хүний энерги гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ хүний бодол болон мэдрэмж нь дандаа энерги ингэж ялгаруулж байдаг. Тэгээд тэр энергиуд нь явсаар агаад бодит байдлын физик, бодит бий болтгоо гэж хэлж байгаа. Тэгээд энэ номны одоо тэр зүгээр энгийн далд хумсартай холбоотой номноос ялгарх зүйл нь болохоор одоо бидний ингээд бодол болон мэдрэмж дандаа энерги ялгаруулж байдаг. Гэхдээ энэ энерги нь бодит байдлаар биелэлээ болохын тулд яг тийм нэг шугамд ах хэрэгтэй юм. Бидний бодол болон мэдрэмж яг нэг шугамд ах хэрэгтэй. За жишээ аваад үзье те. Жишээ нь одоо миний одоо 24 оны зорилго би 52 кг болох нь миний 24 оны зорилго байгаа хгүй би турахыг хүсэж штэ те. За тэгвэл би хүсэж байгаа зүйлээ бодно штэ те. Би 52 кг болноо. Би 52 кг болохыг хүсэж байна гэсэн бодож чинь. Гэхдээ өөрийгөө харснаа юу вэ гиз мэд юу вэ энэ одоо би болон тархин дотроо гой 52 кг болохыг хүсээд байгаа. Тэгсээрээ би бодит байдал дээр өөрийгөө харснаа юу вэ энэ одоо гэх юм бол би сөрөг энерги ялгаруулад штэ тий. Тэгэхээр миний бодол болон мэдрэмж хоёр маань хоорондоо нийцэхгүй. Тийм учраас яг бодит байдал дээр биелээ олж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр зүгээр одоо энгийн далд хумсрын ном дээр бол сайхан зүйл бод тэгвэл биелээ олно л гэдэг штэ тий. Тэгсэн чинь энэ ном дээр болохоор та сайхан зүйл бодсон ч гэсэн та өөрөө сайхан зүйлээ мэдэрч чадахгүй. Яг тэр одоо би 52 кг болохыг хүсчихвэл би яг одоо 52 кг болчихсон юм шиг тэр 52 кг-д очичихсан юм шиг оршиж мэдэрч чадахгүй. Тэр таны мэдрэмж болон бодол хоёр чинь хоорондоо зөрөөд ах юм бол яг тэр долгион чинь хүчтэй биш ээ. Тэр хоёр чинь хоорондоо хавцалдаж өгөхгүй байгаа учраас бодит физик ертөнцийн бодит байдал дээр биелэлээ олохгүй гэсэн санааг гаргаж өгсөн байлээ. Тэгэхээр та юу хүсэж юм? Тэр хүсэж байгаа зүйлээ бодно. Гэхдээ тэр хүсэж байгаа зүйлээ бас мэдрэх хэрэгтэй. Одоо жишээ нь би одоо юу гэдэг амар гоё ажилд ормоор байна. Үнэхээр гоё уур амьсгалтай тийм гоё ажилд ормоор байна. Гэтэ би одоо болохоор хүсдэггүй тийм ажиллахыг хүсдэггүй компанид ажилладаг байлаа гэж бодъё л да тий. Тэгэл би толгойн дотор болохоор би үнэхээр гоё байгууллагад ажилд ормоор юм. Тэгснээ яг бодит байдлаар харахаар энэ компаниас зайлаад өгөх юмсан гэсэн юм сөрөг энерги гаргадах юм бол энерги болон бодол мэдрэмж хоёр нь ингээд мөргөлдөөд ин гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр таас бодож үзэх хэрэгтэй. Та хүсэж байгаа зүйлээ бодож байгаа ч гэсэн бодит байдал дээр танаас яг ямар энерги ялгараад байна. Үнэхээр толгойн дотор сайхан зүйлийг бодоод байгаа ч гэсэн танаас сөрөг энерги ялгараадах юм бол энэ хоёр чинь нэг шугамд орохгүй болохоор бодит байдал дээр биелээ болохгүй гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр энэ номны гол санаа нь одоо энэ бүлгийн гол санаа нь болохоор та бол таны бодож байгаа мэдэрж байгаа зүйл чинь яг энэ хүрээлэн буй орчин болон бие мах бод цаг хугацаа гэсэн энэ зүйлтэй ингээд баригдаад идэг аа. Тэ толгойн дотор та гоё байгууллагад ажиллахыг хүссэн ч гэсэн та бодит байдал дээр онцгой байгууллагад ажилладаг бол энэ онцгой байгууллагаасаа болоод энэ онцгой байгууллагатаа би байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд ингээд тэрнээс ингээд онцгой энерги ялгаруулад байна шүү дээ тий. Тийм учраас энэ бүлгийн гол санаа нь болохоор та тэгэхээр юу хүсэж байна тэр зүйлээ бодох хэрэгтэй. Гэхдээ бодохдоо таны бодол чинь ингээд хязгаарлагдмал учраас та аль болохоор хүрээлэн буй орчин бие мах бод цаг хугацаа гэсэн зүйлээсээ давж сэтгэх хэрэгтэй. Давж сэтгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та юу болохыг хүсэж чинь тэр зүйлээ аль хэзээ болчихсон гэдэгтээ итэг тэгээд болчихсон гэдгийг талаараа бод тэгээд мэдэр аль хэзээ болчихсон юм шиг. За жишээ нь би одоо 52 кг болохыг хүсэж байлаа гэж бодох юм бол би 52 кг болно гэж бодхоос илүүгээр би аль хэзээ 52 кг болчихсон. Тэгэхээр би аль хэзээ 52 кг болчихсон гэж бодоод итгээд мэдрэх юм бол би одоо өөрийгөө харснаа уурлахгүй шүү дээ тий. Өөрийгөө харсан чинь үнэхээр би 52 кг биш байна. Гэхдээ уурлахгүй. Яагтвэл би 52 кг болно гэдэг нь баталгаатай. Яг уу маргааш юм уу нөгөөдөр ч юм уу нэг сарын дараа болж магадгүй. Гэхдээ болох нь тодорхой учраас тэрэнд нэг стресстэй шаардлагагүй. Нэг сарын дараа 52 кг болох заавал өнөөдөр 52 кг болох ялгаа байхгүй шүү дээ гэж ингэж бодож итгэж мэдэрч яг тэр ирээдүйн цаг дээр орших юм гинэ. Гэхдээ маш зориудаар бүр санаатаагаар одоо ухамсартайгаар тэр ирээдүйн цаг дээр оршино. Тэгэхгүй бол би ингээл одоо би 52 кг болцсон гэдэгтээ итгэх хэрэгтэй гэж бодож байтал талент дарах юм бол би 52 кг биш байгаа учраас ааш жоон турах юмсан гэсэн ингээд сөрөг энерги ялгаруулна гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас бүр зориудаар санаатаагаар давтамжтайгаар яг тэр ирээдүйн цаг дээр орших хэрэгтэй. Яагаад гэвэл бидний тэр бодол мэдрэмж нь энэ хүрээлэн буй орчин бодит байдлынхаа нөлөөнд орно байгаад юм. Тэгэхээр энэ нөлөөнөөс нь гарахын тулд би бүр санаатаагаар зориудаар хүчээр ирээдүйн цаг дээр орших хэрэгтэй. Талархаж, баярлаж, аль хэзээ болчихсон гэд тий. Тэгтэл бас таны толгойд тийм бодол төрж магадгүй. За тэгэл ирээдүйн цаг дээр тэр зүйлийгээ болчихсон гэж мөрөөдлөө гээл энэ яг бодит байдал дээр биелээ олох уу гэж бодож магадгүй тий. Гэхдээ одоо бид нэр аман дотор хоол идчихэд хоол амаараа оруулаад идснийхаа дараа бид нарийн гиз бүдүүн гисэндээ одоо энэ хоолыг боловсруул, энийг жижигсэг, энийг одоо юу гэдэг ер нь ингээл амандаа хоол идснээ энэ хоолыг боловсруул гэж биендээ хэлдэггүй үстэй тий. Би маань автоматар боловсруулдаг шүү дээ тий. Яг үүнтэй адилхан та зориудаар нэг зүйлийн талаар бодоолох юм бол
таны тархичин таны тэр одоо таавал хүчтэй энерги гэдэг байгаа шүү дээ. Тэр хүчтэй энерги нь бол тэр чинь бодит байдал болгож өгнө. Та тэрийг яаж бодит байдал болгох юм бэ гэдгийг ойлгохгүй байж болно. Бид нэр хоол идээд тэр хоолыг бид нэр яаж шингээдэг вэ гэдгийг бүх дарааллыг нь бүгдийг мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй ч гэсэн бидний бие автоматар өөрөө тэр хоолоо боловсруулцдаг. Яг үүнтэй адилхан та аман дотор хоол идсэн бол тэр хоолоо миний бие боловсруулж чадна гэдэгт итгэдэж штэ тий. Яаж гэдгийг мэдэхгүй ч гэсэн боловсруулж чадна гэдгийг мэдж байгаа, итгэж байгаа. Яг үүнтэй адилхан та сайхан зүйлийн тухай бодоод сайхан зүйлээ мэдрээд ах юм бол тэр чинь бодит байдал болно. Яг энэ нь хоол идэх юм бол тэр хоол боловсруулдагтай яг адилхан. Та яаж гэдгийг мэдэхгүй байж болно. Тийм учраас энэ бүлэг дээр болохоор тэр квант ертөнцийн дээр бол таны бодол яаж биелээ болох вэ гэдэг нь бол тэр бол таны одоо төсөөлж бодохоос бол таны төсөөлөл бодлыг бол давсан зүйлээ ямар ч арга замаар танд орж ирж магадгүй. Ямар ч арга замаар таны бие бодит байдал бодит амьдрал дээр таны хүсэж байгаа зүйл яг тэр бодит байдал болж магадгүй. Тэрийг яаж гэдгийг та мэдэхгүй байж болно. Та мэдэхгүй байлаа гэхэд тэр нь хэрэгжихгүй гэсэн үг биш. Мэдэхгүй ч гэсэн тэр нь яг хэрэгжих болно. Тийм учраас зүгээр хүссэн зүйлээ бод гинэ. За тэгээд энэ нэгдүгээр хэсгийн яг сүүлийн бүлэг нь болохоор амь зовх ба амьд оршихуй гэсэн бүлэг байгаа байхгүй юу? Тэгээд амь зовх гэдэг нь болохоор ер нь бол хүн бол бүтээгч гэдэг байгаа шүү дээ, тийм бодол болон мэдрэмжээрээ ямиг бүтээдэг гэж байгаа. За гэхдээ бидний энэ бодол мэдрэмж бол энэ хүрээлэн буй орчныхоо нөлөөний дотор байгаад би ямар орчинд байна, тэр орчиндөө тааруулаад бодоод идэг. Тэгээд тэр орчиндөө тааруулж бодох тусам тэр орчинд бүр томроод ин гэсэн үг шүү дээ, тийм учраас энэ амь зовх гэдэг нь болохоор зүгээр л энэ байгаа орчныхаа дагуу бодоод та ямар орчинд байна тэр орчныхаа дагуу бодоод мэдрээл тэгэл тэр орчинд бүр ингээл томроол ин гэдэг нь болохоор амь зовх. Харин амьдран оршихуй гэдэг нь болохоор та өөрөө бүтээгч, та бол маш хүчтэй энерги гэдгээ ойлгоод хүлээн зөвшөөрөөд амьдран оршихуй гэдэг нь та ямар зорилготой болмоор юм. Алсын хараа тэр зорилгоо тодорхой болгоод яг одоо тэрэндээ хүрчихсэн юм шиг бүр яг тэр ирээдүйн цаг дээрээ оршоод амьдраад явахыг болохоор амьдран оршихуй гэж хэлж байгаа. Гэхдээ яг ингээл одоо мэрэгжлийн хэлгээр ч юм уу амар гүнзгий тайлбарлаад орчуулсан байлаа л дээ. Гэхдээ бид нар бол тархины шинжлэх ухааны одоо эрдэмтэн болох хүмүүс ш. Бид нар бол энэ эрдэмтдийн судлаад гаргачихсан байгаа материалыг амьдралдаа ашиглах нь бидний зорилго шүү дээ, тийм учраас энгийн өнгөөр тайлбарлах юм бол энэ амь зовх гэдэг нь бол өөрийгөө бүтээгч гэж хүлээн зөвшөөрөхгүй зүгээр энэ орчин нөхцөл энэ байгаа байдал намайг бүрдүүлж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас өөрийгөө харангуйтаа миний одоо аав ээж юм болохоор ч юм уу, миний найз нөхд юм болохоор ч юм уу, миний ажил мэргэжил ийм болохоор, миний гэр орон ийм болохоор би ийм байгаамаа гэж өөрөө тэр орчин нөхцөлийнхөө бүтээл нь болохыг амь зовх гэдэг. Харин амьдран оршихуй гэдэг нь болохоор би бол бүтээгч. Миний одоо энэ байгаа нөхцөл байдал надад таалагдахгүй байгаа нь би зүгээр орчин нөхцөлдөө тааруулж бодож байсан учраас ийм нөхцөл байдал маань бүр томроод байгаамаа. Харин амьдран оршихуй гэдэг нь болохоор би бол бүтээгч юм чинь би юу гэж байгаа юм бэ тэр зүйлгээ шинээр бодох хэрэгтэй, шинээр төсөөлөх хэрэгтэй. Тэгээ яг тэргээ болцсон юм шиг би итгээд амьдрах хэрэгтэй. Яагаад итгээд амьдрах хэрэгтэй вэ гэхээр түрүүний хэлсэнчлэн та аман дотроо хоолоо хийхэд таны амаарч орсон хоол өөрөө боловсролдог. Та тэрийг яаж боловсруулдаг вэ гэдгийг мэдсэн ч мэдэхгүйсэн ч гэсэн өөрөө боловсруулад ялгаар гардаг, үр дүн гардаг. Яг үүнтэй адилхан та толгойн дотроо юу бодно, юуг төсөөлнө, юуг мэдрэн тэр чин бодит байдал дээр зам ёсороо та тэрийг яаж гэдгийг мэдсэн ч мэдэхгүй байсан ч гэсэн ойлгохгүй байсан ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн таны бодол мэдрэмж бодит байдлаар бэлээ болох болно. За гэхдээ анхаарах зүйл нь болохоор би сайхан зүйлийн талаар бодоод энэ сайхан зүйлийг би хүсээд энэ тэгсэн ч миний амьдрал өөрчлөгдөхгүй байна гэж хэлж байгаа хүмүүс байх юм бол энэ ном дээр хэлсэн зүйл нь таавал энерги долгион гэдэг ба шүү дээ, тий? Таны одоо бодол мэдрэмж бол ингэж долгион энерги цацруулдаг а гэд. Тэгвэл та өнөөдөр гинт ингээл би одоо гой зайсанд амьдрнаа гэж өнөөдөр ингээл бодлоо гэж бодъё л та би зайсанд амьдрнаа. Тэгснэ маргааш гинт за зайсан ч хаашаа юм бэ? Тэг завхан тал бай амьдрий да. Шиг тийм үү те? Ингээл амар гой сэтгэл хөдлөл нь аюу гой мэдрэмжтэй ах үедээ би зайсанд амьдрнаа. Тэгснэ жоохон сэтгэлээр унаал тэгснэ за яасан ч яах вэ нэг зүгээр 13 дээр л байртаа олчих гэдэг юм уу. Ингээд өдөр болгон өөр зүйл бодоод ах юм бол энэ энерги чинь өдөр болгон өөр энерги зарцуулаад байгаа учраас бодит байдалтай биелээ олохгүй. Тийм болохоор энэ ном дээр чигд долгион цагцруулах хэрэгтэй гэсэн мэлээ. Чигд өдөр болгоод өглөө босонгуудаа ингээд гоё нэг мөрөөдлийнхаа тухай боддог юм шүү тий. Өглөө босоод мөрөөдлийнхаа тухай хацвал маргааш өглөө дахиад босоод мөрөөдлийнхаа тухай боддог ингээд чигд давтамжтайгаар энерги зарцуулдаг. Хизээ болтол бодит байдал ботолтно. Бодит байдал болсон дахин ингээд давтамжтайгаар ижил давтамжтайгаар нэг энерги. Гэтэ нэг энерги. Би толгойн дотор гоё юм бодоод байгаа ч гэсэн муухай зүйл мэдрээд ах юм бол бас ингээд мөргөлдөөд нь штэ тий. Тийм учраас яг би өөрөө долгион мэдрэмж одоо би бол энерги цацруулдаг. Би бол бүтээгч юм аа гэдэг хүлээн зөвшөөрөөд нэг зүйлийг бүтээхийн тулд бодол болон мэдрэмжээ нэг зүгт чиглүүлээ тэрийг яг нэг чигт нэг давтамжтайгаар
бий болгоод ах юм бол бодит байдал бэлээ болно гэсэн байна. За гэхдээ мэдээж бид нэр 20 30 40 50 жилийн турш нэг янзаар бодож, нэг янзаар мэдэрч ирсэн учраас энийхээ урсгалыг сөрнө гэдэг бол маш хэцүү байх болно. Яг гэвэл хүн бол угаасаа зуршлын үр дүн учраас би ч гэсэн энэ номыг уншсан ч гэсэн яг л урдныхаа зуршлын дагуу бодож мэдэрж байгаа. Гэхдээ энийг өөрчлөхийн тулд ямар тач ихний хэлжинд би бол бүтээгч маа. Тэгээд урдныхаа бүтээгч гэсэн байгаа энэ зуршлыг би эвдэж чаднаа гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол энэ ном нэлээд үр дүнтэй болох бах тий. Тэгээд дараагийн 2 дугаар хэсэг 3 дугаар хэсгийг бас дараагийн бичлэг дээр айлуулахаар хурдан оруулах болно. Маш сонирхолтой ном байлээ. Тэгээд энэ номын гарчиг нь болохоор таныг бүрдүүлж буй дадал зуршлыг эвдээ. Яг гэвэл энэ дадал зуршлыг та өөрөө яг ухамсартайгаар бий болгосон биш ээ. Та өөрөө бүтээгч гэдгийг мэдэхгүй байхдаа та зүгээр орчин нөхцөлдөө тааруулаад ингэж боддог, ингэж мэдэрдэг болчихсон. Тийм учраас та өөрөө бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө бий болгочихсон энэ боддог, мэдэрдэг энэ зуршлаа эвдээ. Эвдснийхаа дараа та юу хүсэж чинь түүнийгээ тухай бодож мэдрээ. Гэхдээ таны бодол болон мэдрэмж бол таны хүрээлэн буй орчин, таны бие мах бодоос хамаарч тэднийхээ нөлөөнд татаж бодож сэтгэх гээд байдаг учраас та бүр зориудаар ухамсартайгаар хүсэж байгаа зүйлээ санаатаагаар бүр бодох хэрэгтэй. Зориудаар зөвхөн зөнд нь орчихвол юм бол энэ нөхцөл байдлаа тааруулаад бодож сэтгэхэд байна. Тийм учраас бүр зориудаар, санаатаагаар, хүчээр өөрхөн хүсэж байгаа зүйл дээр төвлөрч бодох хэрэгтэй. Яг гэвэл та бол бүтээгч юм аа. Гэхдээ бүтээгч ч гэсэн маш нийгмийн амьтан учраас хүрээлэн буй орчныхоо нөлөөнд автах гад идэг. Гэхдээ энэ нөлөөнөөс нь гарч чадахгүй ш, гарч чаднаа гэдэг нь болохоор нэгдүгээр бүлгийнх нь гол санаа байлаа. Тэгээд 2 3 дугаар хэсэг дээр дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.